За сайн бацхан уу. За ингээ бүгдээрээ манай галерейтай хамтдаа танилццгаая. Орцгоё. Одоо энэ галерейг хариуцж явж байгаа хүний хувьд бол маш их гоё сэтгэл догдолтой байгаа. Уулзалтын өрөө офисын өрөөтэйгээ нийлээд нийт 850 орчим метр квадрат талбайтай. Тэгээд энэ маань бол одоо бас Монголын хувийн галерейнуудаас бол хамгийн томдоо орох гэж бодож байна. Одоо тааз, гэрэл түүлэг, энэ таазны дааз, инсталляц, баримл, одоо уран зургийн одоо бүхэл юм бас хамгийн өндөр түвшинд хийхийг бол зорьсон байгаа. Уулзалтын өрөө зураг хадгалтын өрөө бас сонирхуулъя гэж бодож байна. Галерейн үйл ажиллагаа бол уран бүтээлчид, галерей хоорондын уулзалт, зочдын уулзалт бас тиймэрхүү уулзалт бол маш шаардлагатай байдаг. Бид нар одоо фондны бүтээл, үзэсгэлэнгийн бүтээл хураах тэр юугаа эндээ бол хадгална. Уран бүтээлчдийн оюуны үнд бүтээлийг бол маш одоо чанарын өндөр шаардлага хадгалах нь бол маш чухал. Энэ маань бол бас маш гоё шийдэл. Энэ бол бүх интерьер зургийн дагуу тэгээд маш их судалгаатай. Одоо энэ температур гэх мэтчлэн энэ зохион байгуулалт бүх юм нь бол маш гоё. Дэлхийн олон улсын стандартад одоо нийцүүлж олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн галерей байгаамаа. Аюулгүй хадгалахаас гадна энэ одоо бас ингээд үзүүлэнгийн гоё зураг тайлбарлаад одоо энд бас фондныхоо ч юм уу бүтээлүүдийг хураасан зураг ингээ гоё үзүүлээд танилцуулаа тийм ээ. Чай, кофе, вайн зэрэг зүйлс ингээд үйлчлэх юм хэсэг байж байгаа. Ингээ эрэгтэй эмэгтэй 2-0-той 6 сарын 27-нд одоо энэ хүү галерейхаа хамгийн анхны нээлтийн үзэсгэлэнг одоо Монголынхоо бас сор улсын уран бүтээлчдтэй хамтарсан юм үзэсгэлэнгээр нээх гэж одоо бол маш их таатай байгаа. Энэ хүү үзэсгэлэнд маань уршлах урлагийн бас томоохон төлөөлөл төрийн сойрхолд зураач цэгмэдгай орох гэж байна. За тэгээд миний аав одоо Сандгийн Болдбаатар гэж гайхалтай уран бүтээлч хүн байсан. Тэгээ аавын маань бүтээлүүд тавигдж байна. За мөн урлагийн гавьяа зүтгэлтэн баримлж очир бол ах маань оролцох гэж байна. Энэ хүний одоо ухамсар гэд бүтээлээр нь бас монголчууд их сайн танина. Морины Батмөнх гэж одоо бас нэртэй сайхан зураач багш маань байдаг. Тэгээд Батмөнх багшийн маань бүтээлүүд оролцож байна. За мөн манай ангийн багш орчуудын эвлэлийн нэрмж чагналт инх 50 багшийн маань бүтээлүүд тавигдах гэж байна. Тэгээ мөн миний бие оролцсныг хамтарсан шилэгдсэн бүтээлүүдээр одоо ойролцоогоор 50 орчим бүтээл 50-аас 60 бүтээл тавигдахаар ингээд бид нэр бүх дэглэлт маань арай дуусч хэмжээгүй ингээд бэлтгэл ажилдаа явж байна. Техмод дунд залуу үеийнхаа тууштай сайн уран бүтээлээ хийж байгаа уран бүтээлчтэй бол үргэлж дэмжиж ажиллана. Тэгээ мөн бид нар бас энэ олон улсын харилцаа, энэ олон улсын галерейнуудын сүлжээ харилцаа, энэ бүх маркетинг бүх зүйлээ бол бас ингээд эхлүүлчихэд явж байна. Одоо эхнээсээ уран бүтээлчдээс бас ингээд хамтарч ажиллах саналууд ирээд байж байна. Тэгээд ер нь бол бас их одоо урлаг сонирхогч, дүрслэх урлагийн тайртай хүн бүхний одоо зорин ирэх дуртай газрын нэг болно гэдэгт бол би эргэлзэхгүй байгаа. Уран зургийн галерейн байршил гэдэг бол маш чухал. Тэгээ манай Хью галерей маань бол наадам центрийн ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу төв цэнгэлт хүрээлэнгийн чанга хойдолд NM Tower гэж шилэн барилга байгаа. Тэгээ NM Tower-ийнхаа Б блокийн 2 давхурт манай Хью галерей маань байрлаж байгаа. Уулзалт болон одоо гэрээ контракт бүх юм их офис маань бол ингээ байж байгаа. Та бүхэн тэгээд бид нартай эхлээд офистай ирээд уулзчиж болно.